За бид нар энэ үндэсний үйлдвэрлэлүүдэд дэмжих, дотоодын зах зээлээ хамгаалах, за тэр тусмаа стратегийн хүнсний бүтээгдэхүүн болох энэ гурилыг дотоодоос бүрэн хангах дээр бол анхаарч дэмжиж ажиллах ёстой. Тиймээс би гурилын энэ импортын татварыг сэргээх энэ хуулийн төслийг бол дэмжиж байгаа. За ер нь бид нар нэг хоёр юмыг салгаж харж ярихгүй бол болохгүй байна. Нэгт ард иргэдэд энэ гурил болох одоо яг энэ ард иргэдийн амжиргаанд нөлөөлж байгаа гол хэрэглээний сагсанд ордог бүтээгдэхүүнийг зохимжтой үнээр, тохиромжтой үнээр хүргэх, энийг зохицуулах бол импортын гайлын татвараар зохицуулдаг зүйл биш ээ. Энийг бид нар дотооддоо өрсөлдөөний хууль болон холбогдох бусад зохицуулалтуудаараа зохицуулаад явах ёстой. Гэтэл бид нар иргэдэд хямд үнээр гурил хүргэх гэсэн зорилго нь зөв хэдий ч гайлын татвараа тэгэлж гаднаас бүтээгдэхүүнээ хараат болгож ингэж Монгол улсынхаа бүхэл бүтэн салбар зах зээлийг бас золиослж болохгүй. Одоо хойд төршөөсөө бид нар эрчим хүч нефт гээд хамааралтай байж байна. Дахиад гурилаас хамааралтай болох ч шүү дээ. 40% хамааралтай стратегийн бүтээгдэхүүн. 37 гурилын үйлдвэр байсан төрөөс явуулж байгаа татаас бодлого байгаа оноогоос болоод одоо 9 үйлдвэр байж байгаа. Тэндээс энэ гайлын татвар тэгэлснээс хойш 3 үйлдвэр нь хаалгаа барьсан гэж. Энэ үйлдвэрүүд босч ирэх гэж доор хаяж 5 жил болно. Буцаж. Тариаланчид тариалангийнх нь хэмжээ буурж байна. Түүнийг дагсан тоног төхөөрөмжүүдийн бас бизнесүүд бас дампуурж байна. Хоёрт валютын нөөцөө яаж нэмэгдүүлэх вэ? Ханшаа тогтвортой байх уу гэж ингээд зориул ажиллаад байдаг. Нөгөө талд нь яг энэ гурилын импортын татварыг тэгэлсэнтэй, гайлын татварыг тэгэлсэнтэй холбоотой 60 сая доллароос гараа авчиж байгаа. Цемент дээр бас тэгсэн. Үндэсний үйлдвэрлэлүүд босч ирж ирсэн 20 орчим хувийн гайлын татвартай байсныг 5 болгож бууруулсан. Бас хэдэн зуун сая доллар гарч явсан. Ингээ валютын нөөц буурдаг, ханш өсдөг. Ингээ төр засгийн бодлого бас уялдаатай байх ёстой, тогтвортой байх ёстой, тодорхой байх ёстой гэдэг бас зарчмыг бид нар бодолцох ёстой гэдгийг бас хэлмээр байна. За тэгээ ер нь бол энэ үнийг тогтвортой байх, зохиомл үний өсөлтөөс хамгаалах асуудлыг бол бүгд санал нэгтээ дэмжиж энэ дээр бол бодлого зохицуултыг хийж ажиллах ёстой гэж харж байгаа. Тэгээ энийгээ бол бид нар дотооддоо өрсөлдөөний хууль болон бусад холбогдох хууль тогтоомжоор хийх ёстой. Тэрнээс гадаадын хөрш улс орнуудынхаа бид нар бизнесийг эсвэл бүтээгдэхүүнийг оруулж ирж байгаа зах зээл дээр дотоодын үйлдвэрүүдэд ингэж хүн цохилтууд өгж зохицуултыг нэгдэг бол энэ Монгол улсын төр засгийн бодлого биш хаа гэж бодож байна. Гишүүнээ тантай энэ салбар уян хатан байх ёстой гэдэг санал нийлж байгаа. Хурдтай шуурхаад цаг үеийн тааруулаад хурдтай шийдвэр гаргаж зохицуулж явах ёстой. Яг л шатхуунтай адилхан гурилын үн дутагдал экспорт импортын балансаа харж байгаа зохицуул тэгээл үнийн бодлогоо эвтэйхэн аваад явах болцоотой. Ахаад ингээд хууль гаргаад төвччихээр тэр зохицуулах орон зайчин хөдөлгөөн хязгаарлагдаа заавал их хурл дээр орж асуудал шийдэх болчоод хавар намрын чуулган хүлээдэг ажил руу ороод байна шүү дээ. За би тармил дээр нэлээд бодлого өөрчилж байгаа. Атрын 4-р ангины гол зорилго бол тэжээл. Тэжээлийн ургамал тэжээлийн тармилын нэр төрлийг эрс нэмж байгаа. Энэ жил 140 мянгаад тэжээлийн ургамал таригдана. Нэгдүгээр эрчим цаа аж ахуйнуудаа тэжээлээр хангах, нөгөө талаар уламжлалт мад аж ахуйгаа байгалийн одоо эрсдлээс хамгаалах зорилгоор тэжээлийн таримлыг одоо эрс нэмэгдүүлэхийн бодлого хийж байгаа. Нөгөө талаас тэжээлийн таримлын экспортыг нэлээд урамшуулна. Буюу таны хэлдгээр олон сонголттой, олон зах зээлтэй болгох чиглэлээр бид нар ажил хийж байна. За бүгдээр нь хятад улсын одоо эрх бүхий байгууллагууд дээр асуудлаа тавиад 7 нэр төрлийн одоо таримлыг шинээр экспорт нь гарах асуудлыг хөөцөлтөө явж байна. За энэ амжилттай ингээд шийдэгдвэл бидэнд бас газар тариаланд нэлээд бодлогын бөгөөд үйл ажиллагааны нэлээд томоохон өөрчлөлт орох ийм болцоо байгаа юм. За үнийн асуудал. Үнэхээр Улаанбуудаа гурил бол стратегийн бүтээгдэхүүн доктортой байдал ард түмний хамгийн өргөн хэрэгэлдэг бараа. Тэгэхээр та бүгдээс үсгэд жилдээ нэг 100 мянган тонн үр тариаг улсаас төсөв гаргаад худалдан авдаг л болчоод гэдгийг хэлэх гээд. Тэгвэл доктортой л ангаж. 100 мянган тонн аваад жил болгон 100 мянган тонныг аваад нөөцөлж яадаг тэргээ эргэлтэнд оруулаад ингээд доктортой байдлаа хангах тэр зохицуултын гол хүч хэрэгсэл чинь тэр 100 мянган тонн Улаанбуудаа нөөц бүрдүүлэх асуудал байна. Энэ л асуудлын одоо гол шийд. За тэгээд мэдээж өөр бусад экспортыг идэвхжүүлэх
шаардлагатай бол импортыг хязгаарлах, бомбт дээр квот тогтоох гэд олон арга хэрэгсэл байна. Буюу энэ Улаанбуудаа гурилын асуудлыг ингээд асуулт болгоод байхааргүй зохицуулах боломж энэ засгийн газарт нь байгаа юм. Тэгэхээр тэр эрхийн засгийн газарт энэ хуулиараа гаргаад өгчээч. Тэгвэл бид нэр зохицуулаад эвтэйх аваад явчмаар байна да.